За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр би Токиогоос 500 гаруй км зайтай Мияги аймгийн Кисеннома гэдэг хотод ирсэн байна. Энэ хотод энэ сургууль байгаа. 2011 оны 3 сарын 11-ний өдөр Япон улсын Мияги аймаг, Ивате аймаг энэ аймгийн зүүн талд орших далаад асар хүчтэй газар хөдлөлт болж цунами ирсэн байгаа. Цунамийн ойролцоогоор 30-аас 40 метрт хүрсэн. За далайн эргээсээ 5-аас 6 км-ийн зайтай газар хүртэл далайн ус урсж орж ирээд энэ сургууль мургуул ингээд байхгүй болгосон байгаа. Тэгээ газар хөдлөлт нь болохоор Мияги аймгаас зүүн талд орших 130 км-ийн зайтай далайн гүнд 24 км-ийн доор уртааш 500 км, өргөнөөр 200 км өргөнтэй тийм хэмжээний газар хөдлөлт болсон байгаа. Эндээс 500 км-т оршдог Токио хотод хүртэл метро зогсож өчнөө мянган хүмүүс гэртээ харж чадахгүй алхаж гэрлүүгөө явах такси олдохгүй тийм байдалд хүрсэн гэсэн мэдээ байдаг. Тэгээд газар хөдлөлтийн хүчний хувьд болохоор магнитудын 9 баллын хүчтэй. За дэлхийд бас эхний 5-д орохоор тийм хүчтэй газар хөдлөлт болсон байгаа. Ойролцоогоор 19500 хүн нас барсанд батлагдаад одоогийн байдлаар 2000 гаруй хүн ор сургаг алга болсон гэдг нь цогцыг нь олж чадаагүй. Тэгтээ бол алга болоод нас барсан гэдэг тоо баримт байна. Нийтдээ 22 мянган хүн. Тэрнээс гадна гэр орноо алдсан маш олон хүн. За ажлын байр тийм алдсан хүмүүс бол маш их байгаа. Асар их өндөр хохирлыг учруулсан тийм газар хөдлөлт байгаа. За тэгээд энд болохоор хуучин сургуулиас гадна энэ музей маягийн байгаа. Хийшээ орж үзцгээе. За эхний ээлжинд одоо энэ цаг үрээ 20 минутанд эхэлдэг 13 минутын бичлэгийг үзэх хэрэгтэй байна. Тухайн юм бичлэгийг оруулсан гэсэн. За энэ Солонгос зам дээр гараад ирсэн юм. Тэгээд дуул нь бол ийм газар. Дараа нь юм дэлээ. За энэ жоо харагдахгүй. За орж байгаа бичлэг хийнэ. За сургууль маань ийм болцсон байсан. За саяны нөгөө сургууль руу ороод ирлээ. Сая 10 хэдэн минут бичлэг үзлээ. Газар хөдлөлтөөс олж. За энэ хотл их зөвхөн 20 хэдэн мянган байшин барилга урсаад алга болсон. Дээрээс нь маш олон хүмүүс нөгөө аврагдаж чадахгүй нас ороод оройн цагт гал гарсан. Галнаас болж аврах ажиллагаа маш их удаашрсан. Тэр гал нь 2-7 хоног үргэлжлээд арай их бүх газартаа галбуулсан, гал зогссон байна. Тэгээд энэ сургуулийн барилга дотор юм байна. За тэр хүмүүс үлдээсэн байгаа. Ямар ч засч анзалсан юм байхгүй. За жишээ нь юу вэ? Санал ингээд гихтж байна. Энэ 0 байсан шүү. За тэгээд бичлэгэн дээр гарсан юмуудыг болж өгвөл бичлэгэн дээр зураг болгоход оруулмаар байна. Бичлэг бол хийж болохгүй гэсэн тэр саяны үзсэн газар. За сургуулийн анги шүү дээ. За тэгээд тэр хараа. Тэнд нэг шинээрээ задлаг орхигдсон бас ном байх шүү. За энэ арай том сургууль анги байна. За миний яриа жоохон сул байгаа шүү. Жоохон сайн маш их шок энд орохоор бичлэг үзсэн болохоор зарим хүмүүс бичлэг үзээд ойлж байна сая.
За тэрээр машины дугуй муу ингээд хөөд ороод ирсэн байна. За энэ дээрээс нь чи 2025 оны 9 сарын 5-нд үүссэн асар хүчтэй борооны улмаас лифт ажиллахгүй болсон гинэ. Уул нь лифтэр дээш доош бас явж болдог гэсэн юм байна. Тэг Японоос байгалийн ам шиг бас маш ихтэй газрын хөдлөлтөөс гадна энэ бороо бол асар их ордог. Хойд нутгаар цас бас маш их орно. ここのは地震高校なので地震か無線振興会となります。ここは送信の練習する。 За одоо бид нэр сургуулийн 3 давхарт 8 м өндөрт гараад ирсэн байна. За энд нэг жижиг тэрэг ороод ирсэн байгаа урсаад. За энэ машин болохоор тухайн үедээ энэ Кисэнома гэдэг далайн эргийн жижигхэн хотод автомашины засварын газар ажилладаг байсан компани машин. Тэгээд энэ компанид машиныхаа будаг замаас хийлгэх гээд машинаа төр өгөөд оронд нь энэ машиныг зээлж унж ирсэн юм байна. Японд бол тийм систем нэлээдгүй хөгжсөн. Машины засвар тэгвэл оронд нь заавал машин өгж явуулдаг. Тэгээд аимшигт цунамигийн улмаас энэ сургуулийн барилга дотор ингээ урсаад ороод ирсэн. Тэрийг одоо хүртэл ингээ хадгалж үлдээсэн байна. За одоо тэр сургуулийн барилгын нэг хэсэг тэр хагараад унтсан байна. Тийш бол асар том үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд урсж орж ирээд энэ ингээд сүм ахсан юм байна. Тэгээд энэ өрөөнд болохоор энэ тэр үйлдвэрийн барилгаас орж ирсэн шар зүйлс байгаа нэг спонж. Тэгээд энэ анги болохоор компьютер анги гэсэн юм шиг байна. Энд тэнцгүй баахан компьютер хөвтөж байна. Японд болохоор энэ сургуулаа бол хамгийн чанартай барьдаг байгаа. Газар хөдлөлт ямар нэгэн болсон үед бол сургууль бол хамгийн найдвартай газар гэдэг. Зогт газруудад бол сургуулийг бол бүртгэж хүмүүсийг тийш явахыг бол зөвлөдөг байгаа. Тийм ч улмаас энэ сургууль ингээд асар хүчтэй газар хөдлөлт болон цунамид энэ барилга нь бол ингээд бүтнээр үлдсэн. Энэ сургуулийн барилгын хувьд болохоор яг энэ 4 давхрынхаа шалнаас жоохон дээд хэсэгт 12 м хүртэл цунами ирсэн юм байна. За тэгээ энэ доотлын зэвэрсэн хэсэг хүртэл ингээд цунами ирсэн гэж тэр зурган дээр тэмдэглэсэн байна. Одоо ийш ингээд харангуут юм бас ингээд харилцсан байгаа. Хаалхны энэ. За энэ сургуулийн хоогт огсч байна. Энэ сургуулийнхаа нөгөө хорогдох байр болж исэн. Хамгийн дээд давхарт нь гараад ирлээ. За тэгээд цунами маш хүчтэй энэ сургууль руу тогтлоод ирсэн болохоор багш нар нь болохоор 170 сурагчаа бүгднийг дахиад өндөрлөг газар руу аврах байр руу явуулсан юм байна. Тэгээд 20 багш ажилчид үлдээд за хэрэгтэй бичвэрөнд янз бүрийн юмыг бас хамгаалах гэж оролдсон байна. Тэгтэл энэ цааталт нь тэр сургууль сэнхэр өнгө таагдж байгаа. Тэрний ямар ч гэсэн бол энэ сургуулийг бас шинжилгээ засаж ирсэн юм байна. Тэнд ажиллаж исэн 25 хүн ингээд нийт 45 хүн ингээд энэ сургууль яг энэ бидний байж байгаа барилга дээр одоо энэ зурган дээр байгаа шиг ингээд үлдсэн байна. Тэгээ хажуугаар нь та нар харж байгаа талаа ус ингээд ороод ирсэн. За тэгээ азар энэ хүртэл давж гарч ирэх учраас цунами маань энэ хэсгээр ингээд хөвж явж исэн нэг завийг олж аваад бүгдээр суугаад өөр тийшээ зогтож чадсан гэж байна. Уул нь бол энэ сургуулийг ингээд шинжилж исэн юм байна л да хөрхий. Өнгийн өөрчлөлт. За энэ сургууль нь болохоор нэг шаргал өнгөтэй байсан.
За тэр шинжилж ирсэн ингээд синхрон өнгөтэй болж ирсэн. Тэгээд дахиж хизээж ашиглахдаггүй болсон байна. За тэр засвар хийжсэн цаатлын сургууль бол ийм байдалтай болсон байсан байна. За тэр цаана далаа маань харагдаж байна. За энэ далаа ирэх тэр ингээд нэг ийм мод. За 1808 оноос 1862 он хүртэл амьдарч байсан Сумогийн аваргын хөшөө байд юм байна. За энэ хоёр бол цунамигийн үеэр бол тисч үлдсэн байд юм байна. За өөр барилга байгууламж хүүх юм бол урсаад алга болсон. За энд сурч ирсэн сургуулийн сурагчид болон багш ажилчдын нөгөө зогцсон хорогдсон газар нь эндээс ойролцоогоор 45 м-ийн зайтай 45 минутын зайтай газар. Бас нэг өөр өндөрлөгт байдаг сургууль байгаа. Тийш явж аврагдсан байдаг юм байна. За тухайн үеийн аимшигт цунамиг харуулсан бас зургийг энд тавьж өгсөн байна. За энэ сургуулийн гадна талд болохоор энэ биеийн тамирын спорт ордон байсан юм байна. Ийм дээвэртэй та бүхэн харж байгаа. Тэгтэл цунами төстүүд тийм болж дүр зургаа өөрчилсөн байна. Үнэхээр аимшигтай. За саяны спортын ордон маань болсон байдаг юм байна. За аимшиг цунами маань 1 2 3 дугаар давлгаа гэдэг асар хүчтэй давлгаанууд хурж ирээд за давлгаанууд буцаа явахдаа за ийшээгээ байсан байшин барилга бүгдийг буцаагаад аваад ирсэн байгаа. Тэгээ энэ зурган дээр байгаа шиг ингээд энэ сургуулийн 2 байшин голд ингээд байшин гаццсан байх жишээ тий. За яг тэр газар нь бол яг энэ юм байна. Жохо ухраад харуул. За саяны зүүн талынх нь энэ байшин. Баруун талынх нь энэ байшингийн хэсэг. За тэгээ ийшээгээ харангуут тухайн үед нөгөө нэг давлгаанд урсж орж ирсэн машин тэрэг за энэ завь цахилгаан хэрэгсэл энэ доор дахиад энэ машины номер харагдаж байна. Дахиад нэг машин байж байгаа шиг байна. Жижиг уурын нөгөө хамжиргаа цагаан гэдэг машин байна уу? Ингээ барилгын хэсэг мэсэг бүгд ийшээ урсаад ороод ирсэн байна. Аимшигтай. За Япон даалуу тоглоом байна. За аимшигт цунами хурж ирэх газар хөдлөлт хурж ирэхээс өмнө сургуулийн байр байдал иймэрхүү байдалтай байсан. Тийм ээ. 3 сард Японы сургуульд бол 3 сар төгсөлттэй гэдэг байгаа. Монголдо эсрэгээрээ юу лээ? 3 сард ирсээр 3 сар төгсөлт. 4 сард ирсээд 3 сар 4 сард ирсээд 3 сар төгсөлтөө хийдэг байгаа Японы сургуулиуд. За нэг иймэрхүү байр байдалтай байсан сургууль маань ямар дүр зурагтай болсныг та бүхэн маань сайн харлаа. За энэ цаана одоо дүр зургаа өөрчилсөн сургуулийн анги. За энэ талынх нь хэсгийн юмнуудыг бол хойг бол цэвэрлсэн байх шиг байна тий. Зарим нь. За ийшээ бас маш ороод ирсэн л байсан. За тэгээд цунамид өрсөн сургуулийн барилгаасаа гараад ирлээ. Энэ Кисэнома гэдэг хотын. Тэгээд хамгийн сүүлд нь 3 хүний бичлэг үзүүлж байна. Нэг нь хүүхэд бол нөхрөө алдсан нэг эмэгтэй. Нэг нь багш ангийн найзаа алдсан сурагч. Нэг нь эхнэрээ алдсан нэг гал сүнөх газар ажилладаг ахын бичлэг үзлээ. Онцгой байдлаар ажилтан гинэ. Зураглаач маань уйлж гарч ирлээ. Амьдралын тухай их юм бодлоо.
илүү их эрч хүчтэй амьдрий гэж бодлоо. За саяны сургуулиас гараад машинаар нэг 15 минут. За дунд нь жоохон хурдны зам хальт ашигласан байгаа. Тэгээд нэг жоохон өөр далайн ирэг дээр хүрээд ирлээ. Энд нөө захсны зах байдаг юм байна. Тэгсэн чинь тэр захын самбар дээр бичсэн байна л та. Хоёр давхрын тэр цонхныхын дэнд нөгөө цунамигийн маань ус маань тэр хүртэл ирсэн гэж байна. Энэ газар бол 2011 оны 3 сарын 11-нд. Аюултай.